Сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо. Надад танд илгээс нь нэрээ бичээгүй таны ажилд амжилт хүсье гэсэн сайхан сэтгэлийн хандив орж ирсэнд маш их талархлаа. Та бүгдийн минь ажилд амжилтын дээдийг хүсье. Гол сэдв рүүгээ оръё. Хокинс багасаа л өндөр мэдрэмжтэй гүнзгий сэтгэгч байжээ. Түүний амьдралын зорилго нь хүн төрлөختний оюун санаа, сэтгэл хөдлөл, ухамсарын хөгжлийн асуудлыг ойлгох, судлахад байваа. Тэрээр анх сэтгцийн эмч мэргэжлийг суралцаж дараа нь сэтгэл зүйн шинжлэх ухаанд философи, гүн ухаан, сэтгэл судлалын гүнзгий ойлголтуудыг судалсан. Түүний хувийн амьдралын талаар тодорхой мэдээлэл бага байдаг ч түүний амьдралын замнал олон ч удаа хүнд хэцүү байсан ч тэрээр бие махбодын өвчин сэтгэл санааны гүн дунд чухал гэгээр л олоход хүрч энэ нь түүний хүнд хэцүү амьдралыг ойлгож амьдралыг эерэг хандлагаар өөрчлөх суурь болсон гэж үзэж байна. Дэвид Хокинс 1927 онд төрсөн Америкийн нэрт сэтгцийн эмч, философийн доктор, ухамсарын судлаач, оюун ухааны багш байсан. Тэрээр сэтгэл хөдлөл ухамсарын төвшин энергийн талаар судалгаа хийж олон ном бичсэн. Түүний номнууд нь дэлхийд даяар алдартай бөгөөд олон хэлээр орчуулагдсан байдаг. Түүний хамгийн алдартай бүтээл болох Power Beast Force буюу хүч ба албадлага ном. Энэ номдоо тэрээр хүний бодол санаа, сэтгэл хөдлөл, ухамсарын төвшин, бие махбодын эрүүл мэнд, амьдралд нь хэрхэн нөлөөлдөг тухай бичсэн байдаг. Хокинс хүний ухамсарыг хэмжихийн тулд ухамсарын зураг хэмээх ойлголтуудыг бий болгосон. Энэ зураг нь хүний сэтгэл санааны байдал, энергийн төвшин 1-1000 хүртэл хэмжээсээр ангилж үздэг. Энэ төвшөнд орших хүмүүс сэтгэл санааны дарамт, айдас, уур хилэн, ичхүр гих мэт сөрөг сэтгэл хөдлөлд автсан байдаг. Жишээ болгож тайлбарлавал ичхүр 20, айдас түгшүүр 100, уур хилэн 150 гих мэт. Энэ төвшний хүмүүсийн энерги сул байдаг учраас бие махбодын дархлаа муудаж өвчлөх магадлал маш өндөр гэж үздэг. 200-аас 500 энергийн төвшин энэ төвшөнд орших хүмүүсийн ухамсар эрэг хүчтэй байдаг. Жишээ нь зориг 200, уучлал 350, хайр 500 гих мэт ялангуяа хайр нь 500 маш өндөр давтамжтай энерги учраас хүний бие махбодын энергийг дээшлүүлэх, дархлаах, сайжруулах гэж үздэг. 100-аас 1000 дээд ухамсарын төвшөнд орших хүмүүс бөгөөд гэгэрэлд хүрэх амар амгалан, баяр баясгалан дүүрэн байдаг. Жишээ нь баяр баясгалан 540, амар амгалан 600, гэгэрэл нь 700-аас 1000. Энэ төвшний энерги маш өндөр давтамжтай учраас өвчнийг эдгэх, амьдралыг өөрчлөх хүчтэй гэж үздэг. Хокинс хүний ухамсарын төвшин, үнэн худлыг ялгах аргыг хэрхэн хэмжих, бодол санааны хүчийг шалгасан бэ. Тэрээр кинезологийн хөдөлгөөний судалгаа аргыг ашигласан. Тухайн хүн тодорхой үг, бодол санаа эсвэл объектэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг булчингийн хүчээр шалгах арга юм а. Текст хийхдээ хүн гараа сунгана, нөгөө хүн түүнийг гар дээр дарж булчингийн хүчийг шалгана. Хэрв тухайн хүн эерэг бодол эсвэл үгийг бодож байвал гар нь хүчтэйгээр үлдэж, сөрөг бодолтой бол гар нь амархан доошлдог гэж үздэг. Хокинсийн үзэж байгаагаар эерэг энерги хайр нь булчингийн хүчийг нэмэгдүүлдэг бол сөрөг энерги нь айдас, булчингийг сулруулдаг. Энэ бодол санаа, сэтгэл хөдлөл хүний энергийн давтамжинд шууд нөлөөлдөгтэй холбоотой гэж үзсэн. Хайр өвчнийг эдгэх хүчтэй. Хокинсийн хамгийн маргаантай онол ба хайр өвчнийг эдгэж чадна гэсэн ойлголт байдаг. Хайр нь 500-аас дээш төвшний энерги бөгөөд өндөр давтамжтай тул сөрөг энерги сармагжуулж бие махбодыг эдгэдэг гэж Хокинс тайлбарласан. Уучлал муу сэтгэл хөдлөлийг тайлж биеийн энергийг тэнцвэржүүлж стрессийг бууруулдаг. Хайр баяр баясгал зэрэг эерэг сэтгэл хөдлөлөөс допамин, серотонин зэрэг аз жаргалын даавар ялгарч дархлаа сайжирдаг. Харин айдас, уур, уцаар зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөөс кортизол гэх мэт стрессийн гормон ялгарч дархлаа сулруулдаг.
Шинжлэх ухааны үндэслэл ба шүүмжлэл Хокинсийн онолууд шинжлэх ухааны туршилтаар батлагдаагүй тул шүүмжилттэй тулгардаг. Кинезологийн булчингийн тестийн үр дүнд баталгаажуулсан нотлохоо хангалтгүй гэсэн хэдий ч орчин үеийн сэтгэл судлал анагаах ухаанд эерэг сэтгэл хөдлөл энергийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрдөг. Дэвид Хокинс хайр өвчнийг эдгэж чадна гэж хэлсэн энергийн давтамж сэтгэл хөдлөлийн нөлөөгөөр тайлбарладаг. Энэ шинжлэх ухааны туршилтаар бүрэн батлагдаагүй ч бодол санаа хандлага сэтгэл хөдлөл биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар шинэ өнцөг нээж өгсөн. Хэрэг хүмүүс эерэг сэтгэл хөдлөл хайр инэрлийг амьдралдаа нэмэгдүүлвэл дархлаа сайжирч стресс багасж эрүүл байх магадлал маш өндөр байдаг. Хокинс багасаа л өндөр мэдрэмжтэй гүн гүнзгий сэтгэгч байжээ. Түүний амьдралын зорилго хүн төрөлхтний оюун санаа сэтгэл хөдлөл ухамсарын хөгжлийн асуудлыг ойлгож судлах байв. Тэр анх сэтгэлийн эмч мэрэгчлийг судлаж дараа сэтгэл зүйн шинжлэх ухаан, философи, гүн ухаан судлалыг гүнзгий ойлголтуудыг судалсан. Дэвид Хокинс 2012 онд 84 настайдаа нас барсан. Түүний нас барсан шалтгаан нь хүнд өвчнөөс үүдэлтэй байж болох ч энэ талаар яг тодорхой мэдээлэл гараагүй байдаг. Түүнийг эрдэмтэн багш, оюун ухааны багш, үйл ажиллагаа олон хүнд хэрэгтэй байсаар байна. Хокинс хүний амьдралыг ойлгох, дотоод ухамсартайгаа нийцүүлэн амьдрах болон сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн даван туулж амар амгалан аз жаргалтай амьдрах боломжуудыг харуулсан билээ. Түүний хамгийн том өв нь түүний бүтээсэн ухамсарын зургаар дамжин хүмүүсийн оюун санааны хөгжлийг ойлгуулах тусалсан онолууд болон ном бүтээлүүд юм а. Намайг дэмжиж лайк, subscribe дараараа дараагийн бичлэгээ цаг алдахгүй хүлээн авч сонсороо. Баярлалаа.